сайн байцгаана уу? Хичээл 11 эхэлж байна. Өнөөдрийн хичээл тригонометрийн функц. Run. За саний хвшлийг хөгжилтэй байсан гэж найдаж байна. За ингээд бүгд хичээлээр орцгоё. За биднэрт ABC гэсэн төвшинс гурвалж өгсөн байна. За төвшинс гурвалжин дээр болохоор 90 градусын эсрэг хасан талыг гефтнууд, 90 градусын нас хоёр талыг кат гэж нэрлэдэг. За энэ 90 градусын багш ногоон өнгөөр будсан байна. За тэгэхээр тригонометри функцийг хэдүүлээ төвшинс гурвалжингаас тодорхойлно. За тэгэхээр тригонометрийн үндсэн дөрвөн функц гэж байдаг. За тэр нь синус, косинус, тангенс, катангенс гэсэн үндсэн дөрвөн утгатай байдаг. За энэ дөрвөн үндсийн функцийн тухай хэдүүлээ өнөөдөр авч мэдэх болно. За синус альфа гэж юу хэлэх вэ гэж. За альфа үндсийн синус. За альфа үндсийн синус гэдэг нь тухайн үндсийн эсрэг каттыг гефтнууд тарьцуулсан харьцааг хэлнэ. За тэгэхээр манай бодлогон дээр альфа үндсийн эсрэг харсан кат гэдэг бол BC. Тэгэхээр тэнцүү BC-г хуваах нь за гефтнууд нь болохоор AB. За ингээд бид нар синус альфаг тодорхойлчлаа. За дараагаар нь хэдүүл явах вэ гэхээр косинус альфаг тодорхойлъё. Косинус альфа тэнцүү за косинусын утга нь болохоор налсан каттыг гефтнууд тарьцуулсан харьцааг хэлж байгаа. За альфа үндсийн хувь дахь налсан кат гэдэг бол AC юм байна. Гефтнууд нь AB юм байна. За та нар синус болон косинусын утгыг цэжлэхдээ ер нь бол үгээр нь цэжлэх зүгээр. Эсрэг каттыг гефтнууд тугна, налсан каттыг гефтнууд тугна. За гурав дахь функц тангенс альфа. За тангенс альфа юунтэй харьцуулаад тэнцвэ гэж. За тангенс альфа гэдэг бол эсрэг каттыг налсан каттай харьцуулсан харьцааг хэлж байгаа. За манай альфа үндсийн эсрэг харсан кат нь болохоор BC юм байна. Налсан катт нь AC юм байна. За тангенс альфа гэдэг бол BC-г хуваах нь AC. За одоо энэ нэгэн зүйлийг ажиглая. Синус альфаг косинус альфад харьцуулаад үзье. Ухаандаа синус альфа косинус альфад хуваад үзье. За синус альфа болохоор BC-г хуваах нь AB байгаа. За косинус альфа болохоор AC-г хуваах нь AB байгаа. За хуваачих юм бол BC-г хуваах нь AB үржидэг нь за өвтөр хоёрын байр солигдлоо. AB-г хуваах нь AC болно. AB хоорондоо хураагдлаа. BC-г хуваах нь AC гарч байна. За яасан гэхээр синус альфа косинус альфа хуусан чинь BC-г хуваах нь AC гарсан. Эндээс юу гэсэн үг вэ? Тангенс альфа гэдэг бол синус альфа хуваах нь косинус альфа гэсэн үг. За дараагийн функц болох катангенс альфаг тодорхойлъё. За катангенс альфа гэдэг бол налсан каттыг эсрэг кат харьцуулсан харьцааг хэлж байгаа. Эсрэг кат харьцуулсан харьцаа. За катангенс альфа гэдэг бол налсан каттыг эсрэг кат хуваах юм байна. Энэ юу гэсэн үг вэ? Альфа үндсийн налсан кат нь AC, эсрэг кат нь BC. За эндээс яг яг түрүүнийхтэй адилхан катангенс альфа гэдэг бол косинус альфаг синус альфад харьцуулсан харьцаа ба. За эндээс та нар нэгэн зүйлийг ажиллаарай. Тангенс катангенс хоёр бол бие биенийхээ уруу болдог ийм хоёр функц. За ингээд бид нар тригонометрийн үндсэн дөрвөн функцийн утгыг үндсэн дөрвөн функцийг тодорхойллоо. За одоо хэдүүлээ яах вэ гэхээр тригонометрийн үндсэн 5 утга гэж байдаг. Тэр 5 утгыг тооцоолох. За үндсэн 5 утга нь ямар утга вэ гэхээр тэг градус, 30 градус, 45 градус, 60 градус, 90 градус гэсэн ийм 5 утга байдаг. За тригонометри бол амьдрал дээр маш их зүйлд хэрэг болж байгаа. За та нар манай YouTube сувагт орсон мянгат гэд хүний бичлэгийг үзээрэй. За тэр хүний бичлэгэн дээр тригонометрийг одоо эртээр үед яаж хэрэглэдэг гэсэн тэр тухаас өгүүлдэг. За одоо орчин үед бол маш их зүйлд хэрэгжиж байгаа. За тригонометрийн үндсэн үг нь болохоор яг гэхээр үндсийн градусын утгыг тоо утгаар шилжүүлж өгдөг ийм функц. За хэдүүлээ одоо үндсэн 5 утгыг яаж олох вэ гэхээр үндсэн 5 утгыг гарынхаа
5 хурууг ашиглан олцгоё. What did you say? За саяны бас мөн хөгжилтэй байсан гэж найдаж байна. За үндсэн 5 утгыг гараа ашиглан хэрхэн олох вэ гэж. За бид нар тийм хурын зураг өгсөн байна. За эрхийн уран дээр тэг градус, энд 30 градус, энд 45 градус, энд 60 градус, энд 90 градус гэж өгсөн. За гараараа яа тооцоолох вэ гэхээр за эрхийн уруугаас за энийг нэг сонгочих. За энэ дээр 0, 1, 2, 3, 4 гэсэн тоонууд зоогоод өгч хуруунууд дээр. За тэгэд эрхийн уруугаас чигчийн уруу руу чиглэж явах юм бол яг үхээр синус утга гэж бодно. Эрхийн уруугаас чигчийн уруу уншихтаа синус утга гэж бодно. За синус утгыг яаж болох вэ гэхээр за энэ одоо хуруун дээр харлагдж байгаа утгууд байна тийм үү? 0, 1, 2, 3, 4. Тэгэхээр энэ утгуудыг яах вэ гэхээр язгуур аваад 2 туваах юм бол тухайн тоонд харгалзах градусын утга нь гарна. За тэгэхээр синус тэг градус гэдэг бол яах вэ гэхээр за тэг градус дээр тэг гэдэг тоо харгалзаж байна. За тэгэхээр язгуур дор тэг хуваах нь 2. За энэ нэгдэд тэнцвүүхээрээ тэгтэй тэнцв. За ингээд синус тэг градус дээр тэг байдаг гэж. За дараа нь синус 30 градус. За 30 градус дээр харгалзаж байгаа тоон 1 байгаа юм байна. За 1-ээс язгуур авъя. Язгуур дор 1 хуваах нь 2 буюу 2-ны 1. За ингээд синус 30 градус дээр 2-ны 1. За дараагаар нь синус 45 градус дээр. Батгай тооцоолъё. За 45 градус хараалж байгаа бол 2 юм байна. Тэгэхээр би 2-аас язгуур аваад 2 тоо. За ингээд синус 45 градус бол язгуур дор 2-ыг хуваах нь 2. За синус 60 градус утгыг олъё. За 60 градусаар харуулж байгаа нь 3 юм байна. Тэгэхээр 3-аас язгуур аваад 2 тоо. Тэгэх юм бол язгуур дор 3-ыг хуваах нь 2. За одоо синус 90 градус утгыг олъё. За синус 90 градус дээр харуулж байгаа утга нь болохоор 4-ийн тоо юм байна. Тэгэхээр 4-өөс би язгуур аваад 2 тоо чинь. Тэгэхээр 2-ыг 2 тоогаад 1 юм. За ингээд синус 90 градус дээр 1. За ингээд яг үгээр гарынхаа 5 уруу ашиглаад синусийн үндсэн 5 утгыг олчлоо. За одоо буцаагаад яг үгээр чигчийн уруугаас эрхийн уруу байрлалтай. За чигчийн уруугаас буцаагаад эрхийн уруу байрлалтай болох юм бол яг үгээр косинус функц болно. Косинус функц. За косинус функц болоход одоо юу өөрчлөгдөх вэ гэхээр тоонууд бол хэвээрээ байж байна. 0, 1, 2, 3, 4 гэдэг тоонууд бол хэвээрээ байж байна. Харин юу өөрчлөгдөхөөр градусууд их өөрчлөгдөнө. За чигчийн уруу тэг градус болно. За энд 30 градус болно. Энд 45 градус болно. Энд 60 градус болно. Энд яг нь 90 градус болно. За одоо мөн ялгаагүй 4-1 адилхан бас яах нь харгалж байгаа тооноос нь язгуур аваад 2 туугаад. За косинус тэг дээр 4-ийн тоо харгалзаж байна. Тэгэхээр би 4-өөс язгуур авлаа. 2 туулаа. 2-ыг 2 туулаа. 1. Ингээ косинус тэг градус дээр 1. Синус 90 градус болон косинус тэг градус адилхан 1 гэдэг утгатай. За дараа нь косинус 30 градус. Косинус 30 градус дээр хараалцах нь болохоор 3 байна. Тэгэхээр язгуур дор 3-ыг хуваах нь 2 болно. Косинус 30 градус язгуур дор 3-ыг хуваах нь 2. За дараа нь косинус 45 градус байна. За косинус 45 градусаар хараалцж байгаа нь болохоор 2 байна. За 2-аас язгуур авлаа. Хуваах нь 2. Тэгэхээр косинус 45 бол язгуур дор 2-ыг хуваах нь 2. За дараа нь косинус 60 градусыг тооцоолъё. За 60 градус дээр хараалцах нь болохоор 1 байна. За 1-ийг хуваах нь 2 буюу 2-ны 1. Косинус 60 бол синус 30-тай адилхан утгатай байна. За косинус 90 градус. Косинус 90 градус бол тэгээс язгуур авлаа. 2 туулаа. Тэг. За энд яг ингээд ерөөхдөө солбсон байгаа ч тийм. За энэ дээр нэг ижлэхэн байгаа зүйл нь юу вэ гэхээр синус 45 болон косинус 45 хоёрын утга нь яг нь яг дунд туран дээр давхцаж чинь тийм үү?
За саяны бэлтгийг үзээд синус 45, косинус 45 градусуудыг хизээч мартахгүй байх болсон. Мартахгүй байх гэж бодож байна. За одоо цааш нь яг гэхээр танкс болон гатанкс утгыг тооцоол. За танкс болон гатанкс утгыг тооцоолох ерөөсөө амархан. Танкс бол синусыг хууханд косинус байгаа. Тэгэхээр 0-ыг 1 туугалаа 0. За танкс 30 градус гэдэг бол синус 30-ыг косинус 30 туваана. Синус 30 бол 2-ны 1 хуваадаг нь язгуур дээр 3-ыг хуваах нь 2. За хуваачих юм бол өртөр 2-ын байрны сүлэгдээ 2 нь хураагдаад 1-ийг хуваах нь язгуур дээр. За энийг харьлаацсаа биччихье. 1-ийг хуваах нь язгуур дээр. За танкс 45 болохоор синус 45 косинус 40 давхцсан учраас 1 байна гэсэн үг. За танкс 60 бол язгуур дээр 3 байна. Синус 60-ыг косинус 60 хуваачна. За танкс 90 болохоор 1-ийг хуваах нь тэг гэж байгаа. За тоог тэг тууж болдог учраас танкс 90 градус бол тодорхойгүй гэсэн. Шийдвэр гэсэн. За гатанкс тэг градус яг хөөр 1-ийг хуваах нь тэг болно гэсэн. Косинус тэгийг синус тэг туу. Тэгэхээр яг хөөр тоог тэг тууж болохгүй бас шийдвэр. За гатанкс 30 градус нь болохоор косинус 30-ыг синус 30 туваана. Тэгэхээр язгуур дээр 3 болно. За гатанкс 45 муу ялгаагүй 1 болно. За гатанкс 60 нь болохоор 1-ийг хуваах нь язгуур дээр 3 болно. Гатанкс 90 тэг болно. За ингээд гараа ашиглан тригонометрийн үндсэн 5 утгыг бодчихлоо. За энэ бол багшийн сурж исэн арга. За би сая нэтээс ухчихад бас нэг өөр шинэ аргыг сурж авлаа. За одоо энэ аргыг танилцуулъя. За энэ GeoGebra гэх одоо байршсан нэг хүний одоо хийсэн юм байна. За энд бол юу гэж нөхөрөө синусын утга нь одоо хуруунаас дооших тоог язгуур аваад 2 туваана гэсэн. За косинусын утга нь бол яг гэхээр хуруунаас дээш тоог аваад 2 туваана гэсэн байна. Язгуур аваад 2 туваана гэсэн. За энэ бас их сонирхолтой арга болоо. Одоо энийг хэдүүлээд туршаад үзье. За энэ үнцх нь ингээд тэг болгочихъя. За чигчийн уруу яг гэхээр тэг градус. За тэгээд дээшээ 30 градус, тэгээд 45, тэгээд 60, тэгээд эрхийн уруу 90 градус. За энэ дээр бол яг гэхээр нэг саяны миний араас арай өөр. Эрхийн уруу чигчүүнээс эрхийн уруу гэхгүй градусууд нь яг тогтмол байна. За хэдүүл одоо яг синус тэг градус утгыг тооцоо. За тэг градус чигчүүрэн дээр барьж байгаа. За тэгэхээр чигчүүнээс доош ямар ч хуруу оршихгүй байгаа. Тэгэхээр яг гэхээр тэг болно гэсэн. Тэгээд тэгээс язгуур авлаа, 2 туулаа, тэг болно. За дараагийн утгыг тооцоолъя. За дараа нь 45 градус. Биш 30 градус. За 30 градус дээр яг гэхээр 30 градусаас доош 1 хуруу оршиж байна. Тэгэхээр яг гэхээр нэгээс язгуур аваад 2 туваачна гэсэн. Тэр хуруунаас доош хэдэн хуруу байна? Тэрийг тоолоод язгуур аваад 2 туваачиж байгаа. За дараа нь 45 градус. За 45 градус дээр бол яг гэхээр хуруунаа дунд хуруунаас доош 2 хуруу оршиж байна. Тэгэхээр 2-оос язгуур аваад 2 туваачна. За 60 градус дээр бол яаж юм нөхөрөө 60 градусаас доош 3 хуруу оршиж байна. За тэгээд тэр 3-оос язгуур аваад 2 туваачна. За 90 градус дээр яг гэхээр 90 градусаас доош 4 хуруу доор нь оршиж байна. Тэгэхээр яг гэхээр 4-өөс язгуур аваад 2 туваад 1 гарчиж байгаа. За ингээд синус утгуудыг тооцоолсон. За одоо яг гэхээр косинус утгыг. За косинус утга болохоор хэдэн хуруу дээр барьж ингэсэн тийм үү. За косинус тэг дээр яг гэхээр ямар ч одоо 4 хуруу дээр оршиж байна. За 4 хуруу дээр оршиж байгаа учраас 4-өөс язгуур аваад 2 туурах юм бол 1 гарна. За косинус 30 градус яг гэхээр 3 хуруу дээр оршиж байна. Тэгэхээр 3-оос язгуур авлаа 2 туваана. За дараа нь 45 градус. За 45 градусаас дээш 2 хуруу оршиж байна. За тэгэхээр 2-оос язгуур аваад 2 туухаар язгуур дээр 2 хуваах нь 2 гарна. За 60 градус. 60 градус дээр 1 хуруу дээр оршиж байна. Тэгэхээр 1-ээс язгуур аваад 2 туваана. За 90 градус дээр бол яг гэхээр ямар ч хуруу оршихгүй учраас тэг гарч байна. За ингээд өнөөдрийн манай хичээл дуусч байна. Өнөөдөр хичээл таалагдсан гэж найдаж байна. Манай сувгийг дэмжиж subscribe дараарай. За баяр таа.